Сайн байна. Өнөөдөр ингээд танаас self did төвийн бүтээн байгуулалтын ажлын явц болон хэрхэн явж байгаа, хэрхэн бүтээн байгуулж байгаа тэр талаар асуух гэдэг хүрээд ирлээ. Хамгийн ихний эхлээд асуумаар байгаа зүйл болохоор ер нь энэ self did төв хотын дид төвүүдийг хөгжүүлэх гэсэн энэ бодлого, чиглэл хизэнээс гарсан төслүүд байна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Улаанбаатар хотод дид төвүүд байгуулах. За энд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээс гадна Монгол Улсын засгийн газраас энэ дид төвүүдийн дид бүтцийг хөгжүүлэхэд бас тодорхой санхүүжилт гаргах ийм яриа хэлцээрүүд 2014 онд эцэслэж за ингээд Сэлб дид төв, Баян-Ушуу дид төв, Толгойт дид төв, Дамад Аржаа дид төв, Шар хад дид төв гэсэн энэ дид төвүүдийн дид үтсийн бүтээн байгуулалт болон газар чөлөөлтийн ажлууд эхэлсэн байгаа. За энэ ажил яг уу 2015-6 оноос хойш жоохон саарсан. Өөрөөр хэлбэл тухайн үед бас эдийн засгийн нөхцөл байдал тийм сайнгүй байсан. Ингээд хэрхэн цаашаа яаж үргэлжлэх вэ гэдэг ийм шийдлийг бас тухайн үеийн засгийн газар, барилга хот байгуулалтын яам, нийслэлийн засаг дарга, түүний аппарат шийдлүүд бас эрэлхийлжсэн. 2023 оны 10 дугаар сард нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилогдоод өмнө нь хэрэгжүүлжсэн энэ тэд дүүдийг хэрэгжүүлэхэд одоо учирч ирсэн одоо хүндрэлүүдийг яг энэ салбарт ажиллаж байгаа хүмүүстэй бид баг 21 хоног толгомдсон асуудлуудыг нөгөө мэрэгчлэтнүүдээр бүр яг газар дээр нь ажиллаж байгаа газрын мэрэгчлэтнүүд, хот байгуулалтын мэрэгчлэтнүүд бүгдэнтэй ярилцаад тэг ингээд бид нар хэдэн шийдэл төрсөн. За ер нь энэ дид дүүдийг явуулахын тулд заавал анхдагч бие даасан хууль батлах шаардлага байна. Өөрөөр хэлбэл энэ дид дүүдийг хэрэгжүүлэхэд бусад хуулиудаар чагталж байгаа, тэглэж байгаа зүйлүүдийг энэ хуулийн чагтыг гаргая. За ингээд бид нар Улаанбаатар хотыг орон сууцчлуулах, Улаанбаатар хотын авто замын төвчрлийг бууруулах гэдэг нэртэй анхдагч хуулийн төслийг боловсруулсан. Өргөн барьсан яг энэ асуудалдаа гэр хорооллыг орон сууцчлахад бид нар ямар дэс дараалтаагаар хэн хариуцж явах вэ? Хоёрдугаар газар чөлөөлтийг бид нийгмийн нийтийн одоо эрх ашигын төлөө бол ямар одоо журмаар явуулах уу гэдгийг бол илүү хууль эрхцэн орчныг тодорхой болгосон юм хуулийг бид бас багаараа хийсэн. За энэ хуулийн төсөл дотор газар чөлөөлтийн орчин, Улаанбаатар хот гадаад дотоод боонд гаргаж уг төслөө санхүүжүүлэх эрхцэн орчин, инженерийн ус дулаан үйлдвэрлэгч байгууллагыг аль байгууллага нь өөрөө өмчлөлтөө байлгах, зөвшөөрлийг хаанаас олгох гэх мэт бүх энэ одоо хүндрэлтэй эрхцэн орчнуудыг энэ хуулиар зохицуулж өгсөн. Ингээд эрхцэн хийдэл зөрчил гаргахгүй байх үүднээс бусад дагсан хуулиудыг бас өөрчлөх шаардлагууд гараад Улаанбаатар хотын төвчрлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцчлуулах тухайн хуулинд бидний бас нэг оруулж гисэн гол нэг юм бол ямар нэгэн хот төлөв шинээр одоо дахин төлөвлөлт хийхдээ тэр тухайн газрын 40% нь дандаа ногоон байгууламж, нийтийн эдэлбэр газар, явган хүний зам байх ёстой гэдэг ингээд оруулаад өгсөн. Урд нь бол энэ бол 70-30 гэсэн харьцаатай байсан боловч тэрэнд нь 30% нь ерөөсөө авц зогсоол хийждэг байсан. Ногоон байгууламж хүүхдийн тоглоомын талбай нь байхгүй. Энийг бид хуулиар бүр журмаар биш, одоо стандартаар биш хуульчлаад өгсөн учраас бидний одоо Сэлб хотын бүтээн байгуулалтын одоо эдэлбэр газрын маань 60% нь л барилгажил, 40% нь одоо илүү ногоон байгууламж, тэгээд дугуйн зам одоо юу гэдэг илүү энэ агаар орчны бохирдлыг олоос одоо бохирдол үүсгэхгүй байдлаар юм төлөвлөлтийг хийж байгаа. Ингээ эрхцэн орчин хийгдээд 3 сарын баг сүүл 4 сарын 1-ээс газар чөлөөлтийн ажил хийгдээд эхэлсэн. За ингээд Нямбатар дарга одоо хэдүүлээ энд Сэлб дид төвийн бүтээн байгуулалтын ажил яг эхэлж байгаа. Ер нь энэ Сэлб дид төвийн хөгжүүлэх энэ ажил маань үйл явц нь хэрхэн өрнөв та бас үнэ талаар бас яриач. Улаанбаатар хот агаар хөрс усныхаа бохирдлыг шийдэе гэж маш олон жил ярьсан. Тэгэхээр өрөөсөө агаар хөрс усны бохирдлыг шийдэх эцсийн шийдлүүл өрөөсөө гэр хорооллуудыг нүүлгэн шилжүүлж, орон сууцчлуулж, инженерийн шугам сүлжээ бүхий орчин үеийн ийм орон сууцны хорооллуудыг босгох явдал гэж ойлгож байгаа. Улсын хурлаар
Улаанбаатар хотын авто замын төвжирлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцчлуулах гэдэг нэртэй анхдагч хуулийг батлуулсан. Энэ хуулийн зорилго бол Улаанбаатар хотын одоо энэ хойдлын бүсийн гэр хорооллын айл өрхүүдийг газар чөлөөлөлт хийж нөхөн олгор олгох эсвэл орон сууцаар солих замаар газрыг чөлөөлөөд чөлөөсөн газар дээрээ нөгөө 60-40 харьцаатай орчин цагийн орон сууцны ийм хороолол хотуудыг байгуулах замаар бид энэ Улаанбаатар хотын агаарын бохирдлыг шийдэн, нөгөө талдаа иргэдийн амьдрах орчны асуудлыг шийдэн, хүртээмжтэй хотын асуудлыг шийдэн. Дээр нь энэ орчинд ажлын байруудыг бий болгоно. Ажлын байрууд нь иргэд нь эндээ амьдраад эндээ ажлын байртай байвал Улаанбаатар хотын төгжрлийн асуудлыг давхар шийднэ гэсэн ийм том агуулгатай. Энэ газар чөлөөлөлт тэр уулын ингэр хүртэл явна. Энэ урд уулын ингэр хүртэл явна. Энэ доошоо сэлб гол хүртлээ ингээд үргэлжилж байгаа. Нийтдээ 158 га ийм талбайг бид нар чөлөөлөх ажил ингээд одоо эд дундаа орцсон явж байна. Нийт одоо чөлөөлөгдүүл зохих айлуудын 76% нь зөвшөлтсөл дүрсэн. Одоо 24% нь одоо хилцэх, зөвшөлдсөх ийм ажлууд эхэлсэн явж байгаа. Одоо бид нар энэ ард харагдж байгаа айлууд баг бүгд одоо гэрээ хилцлээ хийгээд төлбөрөө авцсан. Зарим нь одоо айлууд нь бас нөгөө энэ хашаа хороондоо үлдсэн зарим зүйлүүдээ өөрсдөө нүүлгэн шилжүүлээгээд ингээд эхнээсээ юмнуудаа аваад дууссан айлуудын газрыг ингээд чөлөөлөд явж байгаа. Ер нь газар чөлөөлөлт төр иргэдийн одоо хүлээж авч байгаа байдал хэр байгаа вэ? Ер нь хүмүүс сэтгэл хангалуун байна уу? Эсэргүүцэлтэй тулгарч байна уу? Яг нь бид нар ийм хуулийн дээр ийм эрхцэн орчин хийсэн. Эн чинь зөвхөн барихаас гадна зам дэд үтц инженерийн шугам сүлжээ орон сууцны ийм хорооллууд барихад ингээд нөлөөлөлт өртөж байгаа айлуудын 70% нь гар өргөөд дэмжүүл үлдсэн 30% нь олонхоо хүндэтгээд хамтдаа газраа чөлөөлөх ёстой л гэдэг л ийм зохицуултыг оруулж ирсэн. За өнөөдрийн байдлаар газар чөлөөлтөн дээр яг бүр явахгүй үгүй гэж байгаа айл өрх ер нь маш цөөхөн. Эхний нэг 4 сар 5 сарын мэдээ авч яхад нийт судалгаанд хамрагдсан айлуудын 5 орчим хувь нь одоо газраа зармааргүй нэ өгмөөргүй нэ гэдэг ийм зүйлүүд ярьж байсан. Одоо сүүл тэр айлууд бүгд ирээд манайхыг үнэлчихээ гэдэг ийм зүйлүүд яриад ер нь ингээд 4 сарын хугацаанд 1300 айлын газрыг үнэлээд эхнээсээ чөлөөлөд мөнгө төгрөг аваад явцсан. Нэг айл дунджаар нэг 170 орчим сая төгрөг авж байгаа. Бид нар нэг нийт дунджийн тооцож үзэхээр. Тэгээ энэ бол тухайн хүнд газрынхаа хашаа байшингаа бол одоо боломжийн үн хүрэгчлээ гэдэг ийм сэтгэл ханамж байна гэж ойлгосон. Нийслэлийн орон сууцны корпорацийн захирлын хувьд одоо яг энэ газар чөлөөлөлтийн ажлуудыг ингээд танай компани яг ингээд ардан гүйцэтгэж байгаа тийм. Тэгэхээр яг газар дээр яг энэ газар чөлөөлөлт дээр процесс маань яг хэрхэн явагдаж байна? Ер нь иргэдийн одоо сэтгэл ханамж ямар байна? За ямар асуудлууд бас гарч байна? Иргэд маань бас яг юун дээр анхаарах нь бас зүйтэй байна. Энэ талаар нэг товчгоо яриад өгөөч. За энэ удаагийн сэлбэдэд төвийг түшгэлж гэр ороолыг орон сууцчлах төслийн хувьд бол газар чөлөөлөлт урд өмнө нийслэл хийгдэж байгаагүй ийм одоо нэг дор том талбар буюу 158 гад 2200 нургаан нэг талбарыг бид чөлөөлөх ажлыг хийж байгаа. Тэгээд 3 сарын хугацаанд 1400 айлыг одоо бид хилцэл хийж газар чөлөөлтийн ажлыг хийсэн байна. Энэ тоо маань бол одоо хугацааны хувьд бол маш богино хугацаанд урд өмнө хийж байгаа энэ том нутаг дэвсгэр хамарсан ийм газар чөлөөлтийн ажил хийж байгаа. Нэгдүгээр онцлог байна. Хоёрдугаар иргэдийн хувьд одоо энэ газар чөлөөлтийн хувьд газрын үнэлгээний хувьд бас бид нар урд өмнө хийгдсэн үнэлгээний одоо зарчмаас арай өөр элэгдэл хоригдол тооцохгүй мөн одоо олон улсад хэрэгэлдэг одоо энэ хамгааллын бодлогыг хэрэгжүүлсэн ийм үнэлгээний аргачлалыг хэрэгжүүлж үнэлгээ хийгдсэн. Тийм учраас энэ үнэлгээний дүнд одоо иргэд болон одоо маш тийм сэтгэл ханамжтай байгаа. Би нэг зүйл маш их одоо баяртай буюу сэтгэл хөдлөлттэй байгаа. Энэ юу гэхээр 2200 айлаас өнөөдөр 1350 өнөөдрийн шин тоогоор те 1350 айл нь манай нийслэлийн газар чөлөөлтийн алба нийслэлийн орон сууцны корпорацийнхантай яг ингээд ойлголцоо зөвшөлдсөө шууд одоо гэрээ хилцэлтэд ороод ингээд нүүж байна. Өөрөөр хэлбэл би нэг зүйл дээр нэлээд болгоомжилжсэн газар чөлөөлтөн дээр ирээд олон асуудал үүсэх вэ? Иргэдийн эсэргүүцэл тэмцэлтэд тулгарх уу гэдэг ийм болгоомжсэн. Бидний үнэлгээний аргачлал нэлээд байгаа онсон гэж ойлгож байгаа. Тэгэхээр одоо жишээ нэг дундаж нэг хашаа байшин хэдээр үнэлэгдэж байна юу?
Ерөнхийдөө одоо ингээд нэг 400 м квадрат талбайтай дээрээ нэг одоо амны сууц зорьсон нэг айлын талбай бол нэг 160-аас 180 сая орчим төгрөгөөр дундч нь үнэлэгдэж байгаа. Гэхдээ тэгэхээр одоо 200 гаргаж авсан айлууд ч 200 гаргаж авсан 300 хүргэсэн айлууд бол нилээдгүй байгаа. Өнөөдөр газар чөлөөсөн айлуудыг би энд бараг 10-аад айлуудтай уулзлаа. Тэгсэн бүгд ямар ч байсан нэг байр авсан гэж байна. Тэгээд нэг машин авцгаасан гэж байна. Зарим нь нөгөө үнэлгээ өндөртөө чөлөөлөгдсөн айлууд бол дахиад өөр газар хашаа байсан авсан гэсэн ийм одоо статистикийг ярьж байна л да. Бас нэг иргэдийн нэг одоо энэ газар чөлөөлөлт нэг учирж байгаа нэг асуудал бол газар дээр 42 жил амьдарсан. 28 жил амьдарсан. Тэгсэн хэрнээ ямар нэг эзэмших гэрчлэгээ аваагүй. Бичиг баримтаа ерөөсөө огт хөөцөлдөггүй. Одоо манайхны нэг юм тэнэггүй зам байдаг. Би энтэй тэргүй энд би нэг 30 жил амьдарсан. Энэ миний газар гэж ойлгодог. Гэтэл одоо энэ ч нөгөө эзэмшгийн гэрчлэгээ, өмчлөхийн гэрчлэгээ гэдэг ингээд зохиосны бичиг баримтуудаа бүрдүүл хэрэгцээтэй байдаг. Дээрээс нь үнэлгээ хийгээд явхлаар эзэмших гэрчлэгээтэй айлын үнэлгээ нэг ондоо, өмчлөхөөр авсан айлын үнэлгээ ондоо ингээд энэ чинь нөгөө үнэлгээний зарчим дээрээ тулгуурлаад өөр зүйл болдог. Цаашид бид нар 2025, 26, 27, 28 онуудад дандаа Улаанбаатар хотод дахин төлөвлөлтийн хүрээнд газар чөлөөлтийн одоо ийм он жилүүд байна. Бүтээн байгуулалт болгон заавал газар чөлөөлт хийгдчихэж явагдана. Метроны төсөлч төр, тойрог хурдны замын төсөлч төр, орон сууцчлуулах төсөл бүгд дандаа газар чөлөөлтийн үндсэн дээр хийгдэх ийм одоо зүйлээ. Тэгээ иргэд маань хотоос дэвшүүлж байгаа, засгийн газраас дэвшүүлж байгаа 20 минутын хот гэдэг энэ концепцийг дэмжиж хүлээж авч байна гэд. Энд байгаа хүмүүсийн дийлэнх нь сүүлийн нэг 50 жил амьдарч байгаа ийм хүмүүс тэгээд хотын бодлогыг дэмжиж байгаа гэдгээ бүгд илэрхийлж байгаа таашаалтай байна. Одоо цаана нь бидний энэ жилийн төлөвлөгөө бол 700 айлыг чөлөөлнө гэж байгаа. Ингээд 2000 айлын нэг талбарыг энэ онд багтаж чөлөөлт дуусна. Ирэх жил бид нар нэг 250 айлын газрыг чөлөөлнө гэж байна. Тэгээ манд бол нэг хэдүүлээ статистикийг бас хэлмээр байгаа. Бидний энэ чөлөөлж байгаа 2200 айл хашаанда хамгийн багадаа 2 магадгүй 3 ийм одоо яндан галт үлжсэн. Тэгэхээр энэ юу хэлэхээр гэхээр бид нар ойролцоогоор энэ жил Улаанбаатар хотын агаарын бохирдолд 5000 айлын янданг одоо ингээд үндсэндээ утаа гаргахааргүй ингээд чөлөөлж агаарын бохирдолд энэ одоо бидний газар чөлөөлөл орон сууцчлуулах энэ Сэлб хотыг барьж байгуулах ажил хувь нэмрээ оруулж байгаа гэж энийг олон нийтэд танилцуулмаар байна. Дээрэс нь нөхөн жорлон байна. За нөхөн жорлон бүр амар асуудал. Тэгээ нэгж талбар бүрт мэдээж нэгээс 2 айл байгаа, хажуу айлууд байдаг. Тэгээ ингээд тооцоос үтгэхээр дор хаяж 2-оос 2500 яндан байгаа. 2-оос 3000 нөхөн жорлон байгаа. Тэгэхээр энэ бүгдийг бид нар одоо ингээд байхгүй болгоод одоо орчин үеийн стандартад нийцсэн, тэгээ хүний аятаа тухтай байдал нийцсэн юм бүтээн байгуулалтыг хийн гэдэг маань өөрөө тухайн хэмжээгээрээ тухайн хүний амьдралын чанарт дээр нь Улаанбаатар хотын хувьд ч гэсэн агаар орчны бохирдолд бас бууруулах юм арга хэмжээ болно гэж харж байгаа. За дээр нь ханы материал шар хад орчимд 1000 орчим айлын одоо яндан бас байхгүй болж байгаа гэдгийг олон нийтэд сурталчилмаар байгаа. За шар хадан дээр нэг 600 орчим айлынхыг чөлөөлж байгаа. За ингээд бид нар нэг тоо бодоход үндсэндээ нэг 6500 орчим айлын одоо яндангаас гардаг утааг энэ 2024-с 25 оны өвөл үйлдвэрлэхгүй гэдэг ийм одоо сайн статистик гарч байгаа. Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд хотыг 2 төв, 6 дэд төвтэй болгон хөгжүүлэхээр тусгасан. Нэг төвд хотоос олон төвд хот болох зорилтын хүрээнд нийслэлээс инженерийн дэд бүтцийн ажилд нь бүрэн хийгдэж дууссан Сэлб дэд төвд 12000 айлын орон сууцны хороол барих техник эдийн засгийн үндэслэл барилгажилтын төслийг боловсруулад байна. 12000 айлын орон сууцны дулаан хангамжийг одоогоор нийт хүчин чадлынхаа 15%-аар ажиллаж байгаа 28 мегаваттын Сэлб дулааны станц болон баригдаж байгаа 63 мегаваттын Дамдаржа дулааны станцаас хангана. Өнгөрсөн хугацаанд Сэлб дэд төвийг барилгажуулахад шаардлагатай усан хангамж, ариутгах татварга, цахилгаан хангамж, өндөр хурдны интернетийн сүлжээ, 6.3 км автозам зэрэг бусад суурь дэд бүтцийг барьж ашиглалтанд оруулсан. Сэлб дэд төвийн гэр хорооллыг орон сууцчлуулах ажлыг дараах үе шаттай хэрэгжүүлнэ. 1-р үе шат. Сэлб дэд төвийн 158 га талбайд одоо байгаа иргэн аж ахуй нэгжийн 2003 нэгж талбарын газрыг чөлөөлж 12000 айлын орон сууцыг барьна. 2-р шат.
Сэлэв дэд төвийн ойролцоох 5 буудал Чингэлтэй хайлаастын орчмын 8,000 айл өрхийг Сэлэв дэд төвийн хүрээнд баригдсан 12,000 айлын орон сууцны үлдсэн 10,000 орон сууцнд хамруулна. Ингэснээр дээрх суурьшлийн бүсүүдэд 701 га талбайг чөлөөлж 40,000 айлын орон сууц барина. 3 дугаар шат 5 буудал Чингэлтэй хайлаастад чөлөөлсөн 701 га талбайд баригдсан 40,000 айлын орон сууцнд Динжиминга, Зурагт, Гандан, Дамдаржийн орчмын суурьшлийн бүс дэх 9,700 айл өрхийг хамруулж 597 га талбайг чөлөөлнө. Ингэснээр дараагийн 30,000 айлын орон сууцны төсөл хэрэгжүүлэх боломж бүрдэнэ. Эдгээр дахин төлөвлөлтийн нөлөөллийн бүсэд өртсөн айл өрхийн газар үл хөдлөх хөрөнгийн нөхөн олгорыг дараах 3 сонголтоор шийдвэрлэнэ. Бэлэн мөнгөөр солих, орон сууц баригдах явцад түрээсийн орон сууцаар хангах, байр ашиглалтанд орсны дараа орон сууцыг өмчлүүлэх, шууд орон сууцаар солих нөхцөлийг санал болгоно. Сэлэв дэд төвд 12,000 айлын орон сууцны төслийг хэрэгжүүлснээр хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан дарга зорилтууд хэрэгжинэ. Тэгш хүртээмжтэй нийгмийн үйлчлэгийг нэмэгдүүлэх, иргэдэд ээлтэй аюулгүй орчинг бий болгох, хотын эдийн засгийг тэлэх. Үүний тулд захиргааны шийдвэрээр дэд төв рүү зарим төсөв байгууллагуудыг нүүлгэн шийдвэрлэх шаардлага үүсэж байна. Жишээлбэл соёл урлагийн их сургууль, хөгжим бүжгийн консерватор хоёрыг нүүлгэснээр 2089 оюутны төвлөрлийг даган дэлгүүр, дөргөн хоол, кофе шоп, кинотеатр зэрэг үйлчилгээний байгууллагууд тус бүсэд хөгжинэ. Багшийн дээд орчмын төвжирлийн гол шалтгааны нэг болдог 1-р эмнэлгийг Сэлэв дэд төв рүү нүүлгэснээр 81,932 эмчлүүлэгчийн хотын төв рүү чиглэсэн зорчих хөдөлгөөнийг бууруулах боломжтой юм а. Уг хуулийн төсөл нь зөвхөн нийслэлийн автозамын төвжирлийг тодорхой хэмжээнд бууруулахаас гадна Улаанбаатар хотод тулгамдж байгаа нийгмийн болоод хот төлөвлөлтийн олон асуудлыг цогцоор нь шийдвэрлэхэд чиглэсэн болно. Тэгэд энэ Сэлэв дэд төвийн маань зураг төслийн тендерт аж ахуйныг шалгараад зураг төслүүд хийгдээд дууссан. Өнөөдрийн байдлаар эхний 23 га дээр барилгачлалтын зураг хийгдээд экспертизээр ороод дуусаад төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдаа хуулийн дагуу нээлттэй 6 багц тендер зарлагдсан. Ингээ явж байна. Энэ 23 га дээр үндсэндээ одоо барилгын гүйцэтгэх шалгаруул барилгын угсралтын ажил шууд суурь авахд эхэлж болно гэсэн ийм агуул байгаа. Дэд төвгийн одоо орон сууцны ажлуудыг одоо хөрөнгө оруулах санхүүгийн хуулбар хэрхэн шийдэж байгаа вэ? Саяхан нийслэл одоо дотоодоо 500 тэрбум төгрөгийн бондыг амжилттай гаргалаа. Цаашдаа энэ дэд төвүүдийг хөгжүүлэхэд бондоор ямар нэгэн байдлаар хөрөнгө оруулалт санхүүжилтийг шийдвэрлэхээр төлөвлөж байгаа юу? Монгол улсын өрийн удирдлагын тухай хуульд бид өөрчлөлт оруулсан. Өрийн удирдлагын тухай хуулиар нийслэл хот гадаад бонд гаргах, дотоод бонд гаргах эрх зүйн үндслэлээ бий болгож чадсан. Өнгөрсөн хугацаанд ингээд Улаанбаатар хотын проблемыг харахад ер нь бол санхүүжилтгүй, хөрөнгө мөнгөгүй, за тэгээд дандаа төсвөөс хамааралтай байдлаар ингээд явж ирсэн юм билээ л дээ. За тэгээд дандаа ингээд төсвөөс хамааралтай яваад ирэхээр нийслэл хотод маань одоо манай хүн амын бараг талаас илүү хувь нь амьдарч ажиллаж байна. Гэтэл энэ хүний хэрэгцээгээ дагаад бас маш олон нийгмийн асуудлуудыг шийдэх ёстой болдог. За нөгөө талаараа бас хувийн хвшилтэйгээ хамтарч ажиллах бас зөндөө олон боломжууд байдаг боловч зөвхөн төсвөөрөө хязгаарлагдахаар ингээд ийм хөгжих дараагийн дид үтсээ тэлэх иймэрхүү боломжууд бас байхгүй ирсэн мэн гэж би хувьдаа дүгнэв. За тэгээд өнгөрсөн жилээс бол тодорхой хуулиудад өөрчлөлт оруулаад за ингэснээр бол хот бол ямар нэгэн байдлаар өөр их усүрээс бас хөрөнгө мөнгө босгож хотын асуудлаа шийдэх юм боломж нь бүрдсэн. За үүний одоо хамгийн анхны жишээ нь бол ингээд дотоодод 500 тэрбум төгрөгийн бонд гаргасан байгаа. За үүгээр бол би ямар ч байсан гэсэн энэ оны өвөл тулгарах эрчим хүчний асуудлаа бол шийдэж чадсан. Одоо ингээд өвлөөс өмнө бол бид хоёр томоохон төрлийн ийм эрчим хүчний их усүр зохицуулалтын ийм механизм цоо шинээр бий болгохоор ингээд төлөвлөд ажиллаж байна. Зүгээр яг хуу дотоод бондын тухайд бидэрт нэгдүгээр эренб нь энэ өвлийг бид нар яаж эрчим хүчтэй давах вэ гэдэг хамгийн тулгымцсан асуудал байна. Хоёрдугаар цаашид энэ том бүтээн байгуулалтын дээр эрчим хүчний их усруудыг яаж шийдэх вэ гэдэг нь бидний нэгдүгээр зорилт байгаа учраас бид нар энэ жил ойролцоогоор 600 орчим тэрбум төгрөгөөр эрчим хүчний төслүүдэд бондын хөрөнгө оруулалт хийж байгаа. За энэ онд эхний ээлжинд ашиглалтанд орох бөөрөлжүүдийн цахилгаан станцад 300 тэрбум. За энэ жил бас ашиглалтанд орох 50 мегаваттын батарей станцад 300 орчим тэрбум төгрөгийн одоо хөрөнгө оруулалт хийгээд энэ өвөл бид нар нодлонгийн дутагдaltaй байсан 200 мегаваттынхаа чадлын дутагдлыг нөхөж энэ өвөл
үйлчлэлтийн бэлтгэл хангахаар ингээд ажиллаж байгаа. За эх жилүүдээс бол харьцангуй асуудлууд дээрдэн. Яагаад тэгэхээр бөөрөлжүүдийн дараагийн 150 ороод ирнэ. За бусад яригдж байгаа эрчим хүчний хэд хэдэн төслүүд явж байгаа. За ингээд хоёр дахь бидний яг өнөө маргаашнда тулгамдаад байгаа асуудал бол авцам. Авцам энэ сүүлийн жилүүдэд их хэвдэрсэн. Одоо маш том хагаралтууд үүссэн. Үүнээс шалтгаалаад одоо иргэдийн зорчил хөдөлгөөн удааширсан, иргэдийн тээврийн хэрэгслүүд эвдэрдэг, гэмтдэг энэ байдлууд бий болоод байгаа учраас бид нар энэ жил Улаанбаатар хотын бараг засах шаардлагатай бүх замыг дотоод боондынхоо санхүүжилтээр шийдээд ингээд одоо тендерийн ажлууд ингээд эхнээсээ шалгараад хийгдээд ингээд явж байна. За үлдэж байгаа нь Улаанбаатар хотын гэр хорооллын дэд үтсийн хөрөнгө оруулалтанд тодорхой шугам сүлжээ татах, ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжуудад бас шугам сүлжээг нь өргөцгөж өгөх. За дээр нь 2007 оноос хойш өнөөдрийг хүртэл ярьсан 17 жилийн урт настай, удаан жаргалтай туулнаг гэдэг коллекторыг дуусгаж шин цэвэрлэх байгууламжийг ашиглалтанд орохтой зэрэгцүүлж туулнаг коллекторыг дуусгах гэсэн ийм зүйлүүдэд үндсэндээ ингээд хот дотоод бонд буюу нэг их 80 төгрөгийн бондыг үе шаттай гаргаж гүйцэтгэлээр нь санхүүжүүлж явж байгаа. За энэ саяны таны асууж байгаа энэ сэлб дэд төвийн одоо барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх хөрөнгийн их усварыг гадаад бонд гаргахаар улсын хурал засгийн газрын бас зохих зөвшөөрлүүдэд автсан. Бэлтгэл ажил хангагдсан, гадаад андреатруудтай гэрээ хэлцээрүүд хийгдсэн. Одоо ингээд хоёр үе шаттайгаар бид бондоо босгохоор ингээд бэлтгэл ажил хангагдаад явж байгаа. Манай нийслэлийн засаг даргын 1-р орлогч Мандуул яг энэ 20 минутын хот концептын дагуу баригдах орон сууцны хорооллуудын одоо нөгөө барилга байгууламжийг барих тендер сонгон шалралтын ажлын хэсгийг ахалж ажиллана. Энэ бол анх удаага олон улсын ийм том нээлттэй тендер зарлагдж байгаа. Энэ дээр магадгүй гадаад дотоодын олон аж ахуй нэгжүүдийн дунд нэлээд тийм өрсөлдөөнтэй хамгийн их хүний нөөцийн чадвартай туршлагатай ийм компаниуд шалгарч энэ 2 жилийн дотор томоохон хороолол бүтээн байгуулалтын ажлуудыг хийнэ гэдэгт итгэлтэй байгаа гэдгээ хэлье. Цаашдаа энэ дэд төвүүдийн бүтээн байгуулалт энэ хөгжлийн төслүүд дээр гадны зах зээлд бонд гаргаж санхүүжүүлэх асуудлыг шийдвэрлэнэ гэж байгаа. Энийг ямар схемээр, ямар үйл явцтайгаар шийдэ гэж төлөвлөж байгаа вэ? Сэлб дэд төвийн бүтээн байгуулалтын хувьд бол бид бас гадны олон хөрөнгө оруулагч болон underwriter банкудтай бас аль хавраас хойш ингээд ажиллаад эхэлсэн байгаа. За ер нь бол олон улсын зах зээлд манай нийслэл хотын бондыг бол бас сонирхол бол бас их байна. Энэ бас хэд хэдэн шалтгаантай. Мэдээж ингээд манай улсын рейтинг одоо зээлжих зэрэглэл маань бол бас их сайн байгаа. За нөгөө талаараа нийслэл хотын хувьд бол бас төсвийн чадамж бас сайн байгаа. Ямар нэгэн өрийн дарамт байхгүй. Яг ийм үед бол хөрөнгө оруулагч нарт бол бас маш сонирхолтой тийм хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн гэж харагдаж байгаа. Тэгэхээр энэ ондоо багтаад бид бол 2 үе шаттайгаар нийтдээ 500 сая Америк долларын ийм хөрөнгө босгох ийм төлөвлөгөөтэй ажиллаж байна. За үүнийг бол бүтэн энэ сэлб дэд төвийн бүтээн байгуулалтанд оруулнаа. Энэ санхүүжилт маань энэ 12 мянган айлын орон сууцны одоо ажлыг санхүүжүүлэхэд нэг 500 орчим сая долларын эхний одоо бондын хөрөнгө хийгднэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Мэдээж хэрэг бид нар яг олон улсад бонд гаргадаг тэр дүрм журмын дагуу явж байгаа. Бид Монгол улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг олон улсын конвенцэд нэгдэж орсон. Парисын уур амьсгалын өөрчлөлтийн конвенцийн гишүүн орны хувьд бид хүлэмжийн хийх бууруулах чиглэлээр энэ бол том төсөл гэж одоо олон улсад харах байхаа гэж бодож байна. За энэ нь нөгөө талаараа хөрөнгө оруулагч нарт бас одоо та бас мэдж байгаа энэ олон улсын санхүүгийн зах зээлд энэ хөрөнгө оруулалтыг зөвхөн одоо зээлийн хөрөнгө ашиг гэж харахаас илүүтэйгээр бас нийгмийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна зэргийг бас их анзаарч харгалздаг болсон. За харин энэ сэлб дэд төвийн бүтээн байгуулалт маань бол зөвхөн одоо санхүүгийн гэхээс илүүтэйгээр бас нийгмийн ач холбогдолтой зүйлс юм аа. За ингээд маш олон гэр хорооллын айлуудыг орон сууцтай болгож байна. За ингэснээр бол утаа, түгжрэл гэх мэтчлэн манай хотод тулгамдаж байдаг нийт тэргүүний энэ асуудлуудыг шийдэх бас ач холбогдолтой юм гэдэг үүднээс нь хөрөнгө оруулагч нар бас
их сонирхож байна. Дэлхийн банк энэ чухал төсөлд тус хотыг дэмжиж байгаад маш их баяртай байна. Сэлбэг голын замын бүрэлдэхүүн хэсэг нь хот доторх шинэ суурьшлийн бүтээн байгуулалтанд хүрэхэд маш чухал юм. Энэхүү төсөлд замын хөдөлгөөний аюулгүй байдал, ерөнхий дэд бүтцийг сайжруулах ижбэрэн гудамжуудыг бий болгох ажлыг багтаасан болно. Та бидэнд ижбэрэн гудамж гэж яг юу хэлээд байгааг нэг товчхон тайлбарлаад өгөхгүй юу? Гоо тэгэлгүй яах вэ? Ижбэрэн гудамж нь иргэдийн хөдөлгөөний дөрвөн үндсэн хэрэгцээг хангадаг. Энэ нь тээврийн янз бүрийн хэлбэрт тохирсон элементүүдийг нэгтгэж, нийт хүртээмжийг сайжруулснаар уламжлалт замын загвараас өөр бөгөөд үүнд явган хүний зам, дугуйн зам нь нийт ард иргэдэд үр дүнтэй үйлчлэхийн тулд сайжруулах ажлууд багтаж байгаа. Миний бодлоор Улаанбаатар бол зуны үйлрэл зочлоход тохиромжтой дэлхийн хотуудын нэг юм. Олон улсын санхүүгийн корпорац нь 2021 оны 9 сард Улаанбаатар хотын захиргаатай хамтран ажиллаж, нийслэл хотын тухай хууль болон зарим хууль тогтоомжинд өөрчлөлт оруулсны дараахан нийслэл тулгамдж буй асуудлыг шийдвэрлэх арга замыг тогтвортой хөгжүүлэх, санхүүжүүлэх асуудлыг тодорхойлоход туслах зорилгоор нийслэлийн засаг даргын тамгын газрын янз бүрийн багуутай хамтран ажиллаж, зөвлөх үйлчилгээ үзүүлж, олон улсын санхүүгийн корпорациудаас санхүүжүүлэх төслүүдэд үндэс суурийг нь бэлтгэж байна. Сэлбэг төслийн тухайд эрчим хүчний хэмнэлтэд дэд бүтцээрээ баригдсан орчин үеийн орон сууцаар хангахыг зорж, гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарч байна. Энэ төсөл нь агаарын бохирдол, хатуу хог хаягдлын бохирдол, усны бохирдол зэрэг олон асуудлыг шийдвэрлэх юм. Эдгээр асуудлыг цогцоор нь шийдвэрлэх нь маш чухал юм. Гэр хороолол олон байгаа тул энэ төсөл зөв чиглэлд хийсэн чухал алхам болж байна. Нэмж дурдахад дэлхийн олон хотууд өөрсдийн мөнгөн урсгал тулгуурлан санхүүжилтийг амжилттай татдаг тул бид тус хотод төслөө биедан санхүүжүүлэх арга замыг судлахад нь туслахаар зорж байна. Азийн сангийн хувьд бид олон нийтийн түвшинд ажиллахдаа орон нутгийн төрийн бус байгууллагуудтай нэгт хамтран ажилладаг. Одоогоор бид хотын захиргаатай үйлчилгээний хүртээмж, засаглал, түүнчлэн хотын тэсвэртэй байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллаж байна. Манай гол төслүүдийн нэг бол Улаанбаатар хотын усан хангамж, усны чанарыг сайжруулах чиглэлээр нийслэл засгийн газартай хамтран хэрэгжүүлэх төсөл юм. Цаашид бид хоттой хамтран уур амьсгалд тэсвэртэй байдлыг сайжруулах цогц ажлын төлөвлөгөө боловсруулж байна. Манай сангийн бас нэг анхаарал хандуулж байгаа зүйл бол гэр хорооллын айл өрхүүдийг сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд шилжүүлэх туршилтын төсөл юм. 1-2 жилийн өмнө жижиг туршилтын төсөл болгон эхлүүлж байсан. Энэхүү төслөөр гэр хорооллын 5 өрхийн өвлийн халаалтад нүүрсний зуухны хэрэглээг багасгах солих зорилгоор нарны зай хураагур систем суйрлуулсан. Бид ойрын хэдэн жилд энэ төслийг 40 өрх болгон өргөжүүлэхээр төлөвлөж байна. Хэдийгээр 40 өрх цөөхөн мэт санагдаж болох ч технологийн дэвшлийг ашиглан богино хугацаанд дотоод орчны агаарын бохирдлыг арилгах зорилготой. Урт хугацаанд өвлийн улиралд гадаа орчны нийт агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулна гэж найдаж байна. Та Улаанбаатар хотод ирээд 4 жил амьдарч байна гэж бодсон. Тэгээ Улаанбаатар хотод яг тулгарч байгаа асуудлын яг гол зангилаанд та юу гэж харж байгаа вэ? Бид ямар шийдлүүдээр анхаарах ёстой гэж та боддог вэ? Миний хувьд Улаанбаатар хотын олон хүний санааг зовоож байгаа замын төгжрөл, мөн өвлийн улиралд агаарын бохирдол зэрэг асуудлууд гэж бодож байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд Европын сэргээн босголт хөгжлийн банк хоттой хамтран ногоон хотын үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж 2018 онд баталсан. Европын сэргээн босголт хөгжлийн банкны хувьд бид Төв Аз, Хойд Африк, Төв болон Зүүн Европт үйл ажиллагаагаа явуулж байсан арвин туршлагатай бөгөөд энэхүү мэдлэгээ Монгол улсад хэрэгжүүлэхийг зорж байна. Нөгөө талаас бид нар бас нөгөө манай бонд энэ гадаад андреатораар ажиллаж байгаа дэлхийн нэр хүндтэй банкуудын хувьд хоёр сонголтыг бид нар төгж байгаа. Мөнгөө илүү хурдан босгоё гэвэл одоо ногоон гэдэг ойлголт багтаагаар шууд бондоо босгох, мөнгөө харьцангуй одоо хүү багтай айжухандаа босгоё гэвэл одоо нөгөө грин бонд гэдэг агуулгаар явъя гэд яг одоо энэ цаг үед бид энэ чиглэлээр хилцээрүүд эхэлсэн.
явж байгаа. Европын сэргэн босгол хөгжлийн банкны үүднээс бид тус хотод зориулан боловсруулсан ногоон хотын үйл ажиллагааны төлөвлөгөөг шинжилэхэд бэлэн байна. Мөн бид тодорхой чиглэлээр хөрөнгө оруулалт хийх замаар тусалж чадна. Эдгээр хөрөнгө оруулалтыг хотын хувьд илүү хямд болгохын тулд буцалтгүй тусламжтай хослуулахыг зорж байна. Саяхан бидний дэмжсэн ногоон хямд орон сууцны төсөлд ногоон ур амьсгалын сангаас 20 сая $, зээл 5 сая $, буцалтгүй тусламж үзүүлсэн нь хотын бүтээн байгуулалтыг илүү хямд болгож байна. Цаашид төрөө хувийн хвшлийн хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэнэ. Хямд үнэтэй орон сууц барихад хувийн хвшлийг татан оролцуулах нь нэн чухал. Улаанбаатар хот дотоодын бүтээгдэхүүний 50% бүрдүүлдэг Монгол улсын эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс хотын хөгжил өсөлтийг дэмжих нөөцийг хот руу оруулах нь зайлшгүй чухал юм. Тэгээд бондын танилцуулга хийхдээ бид нар дэлхийн санхүүгийн хэд хэдэн төвүүдэд очиж энэ танилцуулга хийхээр бас төлөвлөд ингээд явж байгаа. Эхний санхүүжилт бол босох орон болцсон явж байгаа гэдэг хэлээ. Саяхан бас Улаанбаатар хотод маань зүүн хойд Азийн хотуудын дарга нарын 6 дугаар чуулган уулзалт амжилттай болж өнгөрлөв. Түүний дэд сэдвээр бас энэ төр хувийн түншлийг хот байгуулалтад хэрхэн хэрэгжүүлэх гэсэн олон жишээ агуулгатай зүйлүүд бас олон дурдгдсан болоо гэж бодож байна. 2014 оноос эхлээд тухайн үеийн нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Батүлийн санаачлагаар зүүн хойд Азийн хотын дарга нарын чуулга уулзалтыг 2 жил тутам Улаанбаатар хотод зохион байгуулжээ гэдэг ийм санаачлаг гаргаад энээс хойш энэ удаа 6 дахь хотын дарга нарынхаа чуулга уулзалтыг хүлээж авлаа. Энэ удаагийн чуулга уулзалт бол өмнөх 2 чуулга уулзалтыг бодвол яг бичлэн хийсэн уулзалт байснаар онцлогтой байлаа. Өөрөлдөл өмнөх 2 чуулга уулзалт нь 2022 оных нь нөгөө онлайнаар ковидын дэглэмийн дор зохион байгуулагдсан. За энэ удаагийн зүүн хойд Азийн хотын дарга нарын чуулга уулзалтын хамгийн гол дэвшүүлж байгаа сэдэв бол зүүн хойд Азийн хотуудын тогтвортой хөгжилд төр хувийн хвшлийн түншлэл ямар үүрэг оруулалт гүйцэтгэх вэ гэдэг чиглэлээр бид бүхэн үндсэн ихтгэл хэлэлцүүлсэн. Бид энийг хэлэлцүүлэх бас нэг шалтгаан байсан. Өнгөрсөн хаврын чуулганаар улсын хурлаар төр хувийн хвшлийн түншлэлийн хуулинд нийслэл хот дангаараа төр хувийн хвшлийн түншлэлийнхээ эрхүүдийг авсан энэ эрхцэн зохицуулалтаа зүүн хойд Азийн хотын дарга нарын чуулга уулзалтад оролцогч танилцуулах, цаашлаад тэдгээр улс орнуудын төр хувийн хвшлийн түншлэлээр өнгөрсөн он жилүүдэд гарсан алдаа оног сургамжийг сонсох, магадгүй зарим орнуудад хууль эрхцэн орчныхоо бид нар орон нутгийн бие даасан байдлыг хангаж байгаа энэ зохицуулалтаа туршлагаа хуваалцах ийм агуулгаар хилцүүлэг маш сайхан амжилттай болсон. Монгол улсын хувьд бол орон нутгийн удирдлага маань өөрсдөө төр хувийн хвшлэр түншлэлээр төслүүд хэрэгжүүлэх боломж нэгдсэн гэж ойлгосон. Ямар боломжнууд нэгдсэн бол эрх зүйн хорд ямар болцоотой болж байгаа юм бол мөн ямар төслүүд дээр нийслэл төр хувийн хвшлийн түншлэлийг хэрэгжүүлэе гэж бодож байгаа вэ? Тэгэхээр төр хувийн хвшлийн түншлэлийн тухай хууль гэдэг энэ бол бидэнд бас харьцангуй шинэ ойлголт. За өмнө нь бол концессийн тухай хууль гэж байсан. За тэр маань байхгүй болоод яг ингээд ийм цогцоор нь олон улсын яг ийм сайн жишгийг авсан тийм хуулийг бид бас улсын хурлаар баталсан байна. За үүн дээр харин нэг том өөрчлөлт саяхан гаргасан нь бол аймаг болон нийслэл за тодорхой төсвийн чадамжтай эдгээр хотууд маань бол өөрийн бие даасан ийм санхүүгийн их үүсвэр бий болгоод за хувийн хвшилтэйг хамтарч ажиллах ийм механизмыг нээж өгсөн байна. За одоо энэ төсвийн тодтголын дараагаар бол манай нийслэл бас өөрийн төсвөө тодтгох юм төлөвлөгөөтэй ажиллаж байна. За үүн дээрээ бол хэд хэдэн энэ хувийн хвшлийн сонирхол татах үз харилцан бие биедээ ашигтай иймэрхүү төслүүдийг бас батлуулах гэд бид надад бас бэлтэж байна л да. Үүн дээр бол жишээ нь томоохон дид үтсийн төслүүд байж болно. За мөн түнчлэн эрчим хүчний төслүүд бас байж болно гэх мэтчлэн. За мөн бас нэг хуулийн бас нэг онцлог нь бол салбар харгалзахгүйгээр 100 тэрбум хүртэлх ийм төслүүдийг нийслэл бие даан хувийн хвшилтэй бас хамтарч ажиллах юм боломж нэгдсэн байна. Тэгэхээр нийслэлийн зүгээс бол яг хөө энэ бол цоо шин харилцаа ч гэсэн бид олон улсад байдаг жишг. Тэгэхээр бид бол бэлтгэл ажлаа маш сайн хангаад за мэдээж олон улсын бас сайн зөвлөхүүд санхүүгийн болон инженер техникийн зөвлөхүүдтэй бас амжилж байгаа. За эдгээртэйг нийлж байгаа биднэр бол энэ шинэ механизмыг яг нийслэл хоттой тулгамдж байгаа асуудлуудаа шийдэх нэг том гарц юм а гэж харж байна. Улаанбаатар хотын хувьд бол 2020 он хүртэлх ерөнхий төлөвлөгөө
2030 он хүртэл чиг хандлагыг JICA-гийн тусламжаар хийж исэн. Энэ дээр Улаанбаатар хотуудыг олон төвд хот болгоно гэж хөгжүүлсэн. Одоо ингээ гэр хорооллын дэд төвүүдийн төлөвлөлтийн ажил, бүтээн байгуулалтын ажил эхэлж байгаа. Энэ талаар та юу гэж бодож байгаа вэ? Сэтгэлдээ хуваалцсан уу? JICA нь Улаанбаатар хоттой 3 салбарт хамтарч ажиллаж байгаа. Эхнийх нь байгаль орчин буюу Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах тал дээр идэвхтэй ажиллаж ирсэн. Одоо үйлдвэрийн бохир ус цэвэрлэх байгууламжийн төсөл хэрэгжиж байна. Мөн Японы Сэрүүн бүс буюу Хоккайдогийн Китами хоттой хамт зам засвар арчлалтын төсөл хэрэгжүүлж байна. Цаашдаа хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэл төгжрлийг бууруулах, зам гүүр барих төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ мэтчлэн олон салбарт хамтран ажилласнаар Улаанбаатар хотын нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулж ажиллаж байгаа юм. Нийслэлийн засаг даргын тамгын газар маш олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд 2020 оны ерөнхий төлөвлөгөөг боловсруулахад тусалцаа үзүүлсэн. Үүнд тусгасан гэр хорооллын дэд төвийн бүтээн байгуулалтын ажлыг үе шаттайгаар хөгжүүлж байгаа нь маш зөв гэж харж байгаа бөгөөд цаашдаа илүү анхаарч, дэмжиж, амтарч ажиллахаар төлөвлөж байна. Маш сайн бодож боловсруулсан ерөнхий төлөвлөгөө зохиож гэр хорооллыг дахин төлөвлөх ажлыг чиглүүлсэн гэж боддог. Үүнийг хотын захиргаа тууштай үргэлжлүүлэхээр шийдэж, зөрөгтэй хөдөлж байгааг хувьдаа би сайн хэрэг гэж бодож байна. Япон улсад бол дэд бүтэц зам тээврийн яамнаас хот байгуулалт дахин төлөвлөлтийн ажлыг маш сайн бөгөөд тууштай хийж ирсэн. Инженерийн дэд бүтцийг барьж байгуулахдаа зэрэгцээд нийгмийн дэд бүтцийн хүртээмжид анхаарч бага сургуулийг түшгэлсэн нэгжээр хот байгуулалтын ажлыг хэрэгжүүлсэн юм а. Энэ нэгж нь цаашлаад хэд хэдээр нийлэх маягаар хүртээмжийг зохистой байлгах хонолыг барьсан. Зүүн бид ийм маягаар сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэгээс бүрдсэн дэд төвүүдийг байгуулж хүн бүр ялангуяа хүүхдүүд хаасаагүй явганаар аюулгүй зорчих боломж бүхий амьдрах орчныг бий болгосон. Миний гэр хороолт хийсэн судалгаанаас анзаарсан зүйл гэвэл хүн бүр ханаа дулаалдагч, дээвэр шалаа дулаалсан хүн тун цөөхөн байсан. Гэрийнхээ дээврээс шал хүртэл дулаалдаг хүмүүс зөвхөн цахилгаан халаагуураар амьдарч, халаалтын зардал утааг бууруулж чадаж байна. Мөн нарны гэрлэр халуун ус халаадаг шийдэлтэй байшингууд хүртэл байдаг. Гэр хороололд бие даасан тархмал дэд бүтэцтэй амьдрах боломж байдаг тул энэ талаар иргэд мэдлэг туршилгаа хуваалцах нь зүйтэй гэж бодож байна. Өөр нэг хийх ёстой зүйл бол зам харгавыг сайжруулах. Эдгээрийг хийвэл гэр хороолол маш сайхан амьдрах орчинтой болно гэж би бодож байна. Эхний бидний энэ үе шатанд хэрэгжүүлж байгаа төслүүд дандаа дараагийн нөгөө шинэ хотуудын газар чөлөөлтийг хийхэд чиглэгдэнэ. Өөрөөр хэлбэл баян хөшүүдийн төв ингээ баригдаж дууссан тохиолдолд толгой торчмын айл өрхүүдийг одоо газрыг нь орон сууцаар солих. Ингээд толгойт тэр чигтээ газар нь дэд үтцтэйгээ шийдэгдсэн төлөвлөлтөнд шийдэгдсэн хороол барих, хот байгуулах эрхийг боломжийг бид нар хувийн секторт гадаад дотоодын хөрөнгө оруулагчид олгоно. Сая хойтлыг хэлсэн шараад дээр бид нар цаашид бас нэмэлт их үүсвэр төлөвлөхөөр ажиллаж байгаа. Эхний ээлжинд нөгөө хүчээ тарамдуулахгүй тулд сэлб төв дээр илүү их фокуслж ажиллаж байгаа гэдгийг бид нар барилга угсралтын ажлыг энэ 10 сард эхлүүлж чадсан тохиолдолд бид нар 24 сарын дотор эхний барилгууд ингээд ашиглалтанд ороод энэ төслийг ер нь 24-өөс 30 сарын хугацаанд бид нар дуусгая гэдэг ийм том зорилт тавьж байгаа. Ер нь барилгын бизнес эрхлэгчид ярьдаг. Аливаа барилгын төсөл хөтөлбөр удахын хэрээр нөгөө мөнгө иддэг. Барилгын бараа материал өсдөг, цалингийн зардал, инфляц явагддаг. Тэгэхээр аль болох бид нар гэрээлэгч байгууллагуудтайгаа хугацаа, менежмент, чанарын менежмент гэдэг ийм зүйлүүдийг илүүтэй барьж явна. Улаанбаатар хотод ерөөсө 3 том утааны голомт байдаг. Нэг нь ханы материал баян хөшөө орчмын голомт. Энэ баруун талтай толгойд эхэлж байгаа. Толгойд ханы материал баян хөшөө орчмын тэр замын коридороор хамгийн их утаа явдаг. А хоёр дахь том коридор бол долоон буудал Чингэлтэй хайлаас орчмын ийм утааны том голомт. За гурав дахь том голомт бол шар ад Эрдэнэ толгой улаастай орчмын. Тэгэхээр бидний орон сууцчлах төлөвлөлт яг энэ 3 голомтынхоо яг
зүрхэн дунд нь газар чөлөөлтийг хийгээд ингээд энэ жилээс эхлээд барилгаж байгаа ажлууд эхэлж байгаа гэдгийг ойлгуул. За цааталтаа бид нар Баян шүү дэд төвийн ажил явж байгаа. Шар хад дэд төвийн барилгачилтын ажлууд явагдаж байгаа. Шар хадан дээр чинь би андуураг бол 616 айлын барилгажих төсөл одоо энэ жил ингээд эхэлсэн явж байна. Сонгон хайрхан дүүргийн Баян шүү хотод одоо Баян шүү хот болно шүү дээ. Энд эхний ээлжинд 1600 айлынх. За цаашлаад бид нар нэмээд нөгөө уур амьсгалын өөрчлөлтийн ноон сангийн нэг хөнгөлтөө хөгжлийн зээлийг бас бид нар авахар хилцээр явж байгаа. ADB-гийн бордоор ороод шийдэгдчихвэл энд бас үргэлжлээд 1400 айл буюу энд ингээд 6000 айлын төсөл. За үргэлжлээд урталт нь сонгон хайрхан дүүргийн 5 дугаар хороо 6 дугаар хорооны яг үзүүр зааг дээр 9.2 га газрыг чөлөөлөөд энэ дээр чинь 1200 айлын орон сууцны төсөл гээд ингээд ингүүл ханы материал Баян шүү 2 үндсэндээ орон сууцчих. Ингээд сэлб төсөл маань яваад энэ 12000 айлын маань орон сууц баригдчих юм бол таван буудал хайлаас чингэлтэй. За Дэнжин мянгийн хойд үзүүр ингээд дарихийн замын баруун талаас гол дунд байгаа айлуудыг бүхэлд нь энэ сэлб дэд төв рүү нүүлгэн шилжүүлэх агуулгатай төсөл. Би одоо яг хамгийн гол хэлэх санаа бол энэ сэлб дэд төв бол худалдан борлуулах зориултгүй Улаанбаатар хотын цаашдын барилгажилтын төслийг хэрэгжүүлэх одоо барилгажих газрыг одоо орон сууцаар солих ийм агуулгатай төсөл. Тэгэхээр бид нар энэ 12000 айлын орон сууцыг дарихийн баруун талын хэсэг чингэлтэй хайласт таван буудал Дэнжин мянгийн хойд үзүүрийн энэ айлуудад ингээд солилцоогоор нүүлгэн шилжүүлэх ийм агуулгаар манай хууль батлагдсан. Энэ айлууд ийшээгээ нүүж орсон тохиолдолд яг 40-60-ийнхаа харьцаагаар дахиад 70000 айлын орон сууц барьж байгуулах ийм боломжтой 1000 гаруй га газар одоо чөлөөлөгдөх ийм боломж үрдэж байгаа. За энэ бол Улаанбаатар хотын төвөөс маш ойрхон гэдгийг хэн хөнгөө ойлгож байгаа. Иргэд маань бас их сонирхчиж магадгүй яг дэд төвүүд дээр баригдах орон сууцнууд яг ямар загвартай байх юм бол тий ямар төрлийн орон сууцнууд төлөвлөгдөж байгаа вэ? Тэг яг эхний нөгөө 12000 айлын орон сууцн дээр бид нар бол ерөнхийдөө нам давхрын орон сууц барья гэдэг ийм төлөвлөлт барьж байгаа. Гэхдээ нөгөө газрын релеф одоо энэ мэрэгжлийн хүмүүсийн зөвлөж байгаагаар зарим байршлууд дээр 9 давхар тэгээд бусад байршлууд дээр ер нь 5 давхраас өндөргүй ийм орон сууцуудыг төлөвлөё. За энэ бол бас нөгөө болж өгдөг бид нар ногоон дулааны хэмнэлттэй дулаан алдагдал багтай ийм орон сууцуудыг төлөвлөе. Өмнөх нөгөө нэг барилгууд дээр баримталж ирсэн нөгөө баригдмал хэв шинжийг бас халахыг хичээгээд ингээд ажиллаж байгаа. Эхний 23 га газар дээр баригдах блокуудын нөгөө батлагдсан тий барилгачилтын барилгын зураг нь экспертизээр ороод батлагдсан тендер зарлагтаа явж байгаа. За дараагийн барилгууд бол зарим газартаа магадгүй хаусны одоо хэсэг хорооллууд үүсгэх төв зам дагууга үйлчилгээтэй нөгөө үйл хөдлөх хөрөнгүүд байх гэх мэтээр явж байгаа. Тэгээд дандаа нөгөө блокийн системтэй дундаа сургууль цэцэрлэг ногоон байгууламж, эрүүл мэндийн үйлчилгээ, төрийн үйлчилгээ, ах үйлчилгээ, соёлын үйлчилгээ гэсэн ийм зүйлүүдийг л одоо багтааж төлөвлөсөн гэж ойлгож байна. Та сая хэлээ дэд төвүүдэд баригдах орон сууцнуудын эрчим хүчний хэмнэлттэй байна гэсэн тийм онцлогтой байна гэж хэлсэн. Өөр ямар онцлогтой орон сууцыг төлөвлөж байгаа вэ? Тэг яг нэгдүгürt бид нар дулааны хэмнэлттэй байхыг төлөвлөж байна. Хоёрдугаарт дундын эзэмшлийн одоо эрчим хүчний хэрэглээгээ сэрэгт эрчим хүчээр хангадаг. Өөрөөр хэлбэл орон сууцны дээвэр болон одоо тэр сэрэгт эрчим хүчний панелууд суйрлуулж болох боломжтой бүх газрууд дээр сэрэгт эрчим хүчний панелууд болон одоо хураагур инверторууд цуглуулад сөөхн өөрөө хэрэглэнээсээ илүү басан зүйлээ төв эрчим хүчний систем нийлүүлдэг ийм тохируулгатай ийм орон сууц төлөвлөсөн. Яг энэ чиглэлээр тендерын зарлагдж байгаа. За дээр нэг хэлж одоо сонирхуулах зүйл бол бүх хэрэглээний усны турба
зис турбатай байхаар ингээд ажлын даалгавар дээр өгсөн. Яг энэ чиглэлээр тендер нь зарлагдж байгаа. Гадна фасадыг бид нар нөгөө өнгөрсөн жилүүдэд ирсэн барилгачлалтын нэг том алдаа бол хөөсөн фасад шүү дээ. Тэгэхээр бид нар энэ юм дээр хөөсөн фасадыг халж байгаа. Тэгээ энэ бол чулуун болон металл фасадтайгаар энэ сэлб дэд төвийн орон сууцны барилгууд баригдахаар төлөвлөгдөж байгаа гэж хэлье. Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд хотыг 2 төв, 6 дэд төвтэй болгон хөгжүүлэхээр тусгасан. Нэг төвд хотоос олон төвд хот болох зорилтын хүрээнд нийслэлээс инженерийн дэд бүтцийн ажил нь бүрэн хийгдэж дууссан сэлб дэд төвд 12,000 айлын орон сууцны хороол барих, техник эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төслийг боловсруулад байна. 12,000 айлын орон сууцны дулаан хангамжийг одоогоор нийт хүчин чадлынхаа 15%-аар ажиллаж байгаа 28 мегаваттын сэлб дулааны станц болон баригдаж байгаа 63 мегаваттын дамдаржаа дулааны станцаас хангана. Өнгөрсөн хугацаанд сэлб дэд төвийг барилгажуулахад шаардлагатай усан хангамж, ариутгах татварга, цахилгаан хангамж, өндөр хурдны интернетийн сүлжээ, 6.3 км автозам зэрэг бусад суурь дэд бүтцийг барьж ашиглалтанд оруулсан. Сэлб дэд төвийн гэр хорооллыг орон сууцчлуулах ажлыг дараах үе шаттай хэрэгжүүлнэ. 1-р үе шат. Сэлб дэд төвийн 158 га талбайд одоо байгаа иргэн аж ахуй нэгжийн 2003 нэгж талбарын газрыг чөлөөлж 12,000 айлын орон сууцыг барина. 2-р шат. Сэлб дэд төвийн ойролцоох 5 буудал Чингэлтэй, Хайластын орчмын 8,000 айлын өрхийг сэлб дэд төвийн хүрээнд баригдсан 12,000 айлын орон сууцны үлдсэн 10,000 орон сууцанд хамруулна. Ингэснээр дээрх суурьшлийн бүсүүдэд 701 га талбайг чөлөөлж 40,000 айлын орон сууц барина. 3-р шат. 5 буудал Чингэлтэй, Хайластад чөлөөлсөн 701 га талбайд баригдсан 40,000 айлын орон сууцанд Динжимэнга, Зурагт, Гандан, Дамдаржаа орчмын суурьшлийн бүс дэх 9,700 айл өрхийг хамруулж 597 га талбайг чөлөөлнө. Ингэснээр дараагийн 30,000 айлын орон сууцны төсөл хэрэгжүүлэх боломж бүрдэнэ. Эдгээр дахин төлөвлөлтийн нөлөөллийн бүсэд өртсөн айл өрхийн газар үл хөдлөх хөрөнгийн нөхөн олгорыг дараах 3 сонголтоор шийдвэрлэнэ. Бэлэн мөнгөөр солих, орон сууц баригдах явцад түрээсийн орон сууцаар хангах, байр ашиглалтанд орсны дараа орон сууцыг өмчлүүлэх, шууд орон сууцаар солих нөхцөлийг санал болгоно. Сэлб дэд төвд 12,000 айлын орон сууцны төслийг хэрэгжүүлснээр хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан дараах зорилтууд хэрэгжинэ. Тэгш хүртээмжтэй нийгмийн үйлчилгээг нэмэгдүүлэх, иргэдэд ээлтэй аюулгүй орчин бий болгох, хотын эдийн засгийг тэлэх, үүний тулд захиргааны шийдвэрээр дэд төв рүү зарим төсөвт байгууллагуудыг нүүлгэн шилжүүлэх шаардлага үүсэж байна. Жишээлбэл соёл урлагийн их сургууль, хөгжин бүжгийн консерватор хоёрыг нүүлгэснээр 2089 оюутны төвлөрлийг даган дэлгүүр, дөргөн хоол, кофе шоп, кинотеатр зэрэг үйлчилгээний байгууллагууд тус бүсэд хөгжинэ. Багшийн дээд орчмын төвжирлийн гол шалтгааны нэг болдог 1-р эмнэлгийг сэлб дэд төв рүү нүүлгэснээр 81,932 эмчлүүлэгчийн хотын төв рүү чиглэсэн зорчих хөдөлгөөнийг бууруулах боломжтой юм а. Уг хуулийн төсөл нь зөвхөн нийслэлийн автозамын төвжирлийг тодорхой хэмжээнд бууруулахаас гадна Улаанбаатар хотод тулгамдж байгаа нийгмийн болоод хот төлөвлөлтийн олон асуудлыг цогцоор нь шийдвэрлэхэд чиглэсэн болно. Та Улаанбаатар хотын одоо энэ төгжрөл утааг шийдэхин тулд энэ төлөвлөлтөөр маш их анхаарч ажиллаж байгаа гэж би ойлгосон. Тэгээ гадны зөвлөх үйлчлэгээ авсан бас сайн мэрэгжлийн хүнийг бас гаднаас урьж авчирч ажиллаж байгаа. Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 2040 он энэ баримт бичгийн үйл явц ер нь ажлын явц хэр байгаа вэ? Тэ нийслэл Улаанбаатар хот өөрийн гэсэн одоо ерөнхий төлөвлөгөөний хугацаа 2020 онд дууссан. Тэгээ 2020 оноос хойш 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулах ажил дээр манай дотоодын хот төлөвлөгчдийн баг үндсэндээ нэлээд удаан хугацаанд ажиллаж суурь судалгаануудаа хийж цаашид 2040 он хүртэл Улаанбаатар хотыг хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг одоо ерөнхий төлөвлөгөөний одоо үндсэн төслийг боловсруулсан. За ингээд энэ төслийг Монгол Улсын засгийн газрын тэргүүн засгийн газрын хуралдаанаар хилцүүлэх үед гадны зөвлөх үйлчлэгээ авах нь зүйтэй гэдэг ийм саналтайгаар буцаасан. За энэний дагуу бид нар олон улсын нээлттэй тендер удаа дараа зарласны эцэст бүгдээр Солонгос улсын хот байгуулалтын чиглэлийн бас олон жилийн туршлагатай Дэком гэдэг компани энэ тендерт шалгарч манай 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөн дээр зөвлөх үйлчлэгээ үзүүлж ажиллаж байгаа. За энэ төлөвлөгөөг бид нар энэ 2024 оны 10 дугаар сард улсын хуралд өргөн барихаар ийм бэлтгэл ажил хангаж байгаа.
2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний үндсэн онцлог бол иргэдтэй, ээлтэй, хүртээмжтэй, аюулгүй мөн гамшигт төсвөртэй байх одоо ийм чиглэл рүүгээ төлөвлөгдөж байгаа. Нөгөө талаас өмнөх хэрэгжиж ирсэн бүх төлөвлөгөөнүүдийн алдааг бид нар бас эргэж харж одоо дүгнэж энэ 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөв яаж одоо амьлуулах уу, хэрэгжүүлэх үү гэдэг талаас бас нэлээдгүй ярилцж байгаа. Одоо ч энэ ажлын хэсгээр энэ ажлууд яригдаад зөвлөх үйлчлэгээний багтаа манайх ажиллаж байгаа. Зүгээр өмнөх одоо төлөвлөгөөнүүд тийм ээ сүүлийн 2 ерөнхий төлөвлөгөө яагаад хэрэгжээгүй гэвэл ерөөсөө л санхүүжилтээс шалтгаалж энэ одоо ерөнхий төлөвлөгөөнүүд хэрэгжээгүй байгаа. Тэм учраас бид нар энэ 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө бол баг миний сонсноор 150 их 80 төгрөгийн өнөөгийн үндсээр одоо ийм зардал гарч иж энэ ерөнхий төлөвлөгөө бүрэн хэрэгжих юма гэдэг ийм одоо өрсөлдсөн судалгаа байгаа. Гэтэл манай улсын жилийн нийт төсөв одоо 70 их 80 дээр явждаг. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө хэрэгжүүлэх бол одоо улсын төсвөөс тийм ээ нийслэлийн төсвөөс хэрэгжүүлэхэд бол нэлээд санхүүгийн хувьд бол дан улс нийслэлийн төсвийг түшиглэж энэ ерөнхий төлөвлөгөө хэрэгжүүлнэ гэдэг бол тийм бүтэлтэй зүйл биш. Тийм учраас төр хувийн хвшлийн түншлэл, улс нийслэлийн төсөв, хөнгөлөлттэй хөгжлийн зээлүүд, бусад санхүүгийн их үүсвэрүүд, санхүүгийн хэрэгслүүдийг ашиглаж энэ одоо ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлъя гэдэг ийм агуулгаар энэ ерөнхий төлөвлөгөөний төсөл дээр манай багийн залуучууд ажиллаж байгаа. Гадны хот байгуулалтын одоо мэрэгсэн мэрэгчлэтнүүдэд зүг ажиллаж байгаа. Сая бидний 6 сард улсын хурлаар баталсан одоо хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд орсон өөрчлөлт, улсын хурлын хэд хэдэн тогтоолуудаар байгуулагдсан нөгөө Улаанбаатар хот доторх 14 хотын маань нэг хот болох Сэлб дэд төв анх удаага яг өөрийнхөө төлөвлөлтийн дагуу 20 минутыгаа хот гэдэг тэр концепцээр одоо баригдах эхэлж байна гэж ойлгож байна. Сургууль, цэцэрлэг, эрүүл мэнд, боловсрол, соёлын үйлчилгээ, ахуй үйлчилгээ бүх зүйлийг нэг дор бид нар ингээд жишг болгож анхны одоо бидний энэ дээр алдаа гаргасгүй. Одоо би бас нэг зүйл дээр аягүй баяртай байгаа. Та бүхэн ингээд яг энэ мэрэгчлэрээ гадаадд ажиллаж байсан хот төлөвлөгчд, хот байгуулагчид ингээд ирж бас зөвлөгөө өгч чад их баяртай байгаа. Сая бас манай ерөнхий архитектор төгсөл эргээд бүсгүй томилогдсон. Бас л энэ хот төлөвлөлт нийтийн тээврийн хөгжүүл чиглэлээр одоо Йокохамад докторийн зэрэг хамгаалсан ийм одоо бүсгүй яг энэ том төсөл эхэлж байгаа энэ цаг үед Улаанбаатар хотын ерөнхий архитектор томилогдож байгаа. Улаанбаатар хотын анхны эмэгтэй ерөнхий архитектор болсон танд баяр хүргэе. Баярлалаа. Тэгээ ажлын аваад удааг байгаа ч гэсэн танд бас хэдэн асуулттай байна. Ерөнхий төлөвлөгөөнд одоо 240-ыг одоо боловсруулах ажил эд дунд шатанд явж байгаа гэж ойлгож байна. Засгийн газрын зүгээс болохоор 20 минутын хот гэсэн концептыг хот улс даяар хэрэгжүүлнэ гэсэн зорилготой ажиллаж байгаа. Энэ ерөнхий төлөвлөгөөний одоо тодтгол дотор 2040 оны энэ ажил дотор 20 минутын концепт хэрхэн шигтгэж сууж өгч байгаа юм. За 20 минут хотын хувьд 5 зорилттой хот гэдээ бид хэд өөрөөдөө явж байгаа. За эхнийх нь бидний хоттой дэд бүтц ярина иргэдийн оролцоотой хот байх ёстой маа. За дараагийнх нь бол хүртээмжтэй хотоо 20 минут гэдэг чинь өөрөө нийгмийн дэд бүтцийг буюу сургууль, цэцэрлэг, эмнэлгийн үйлчлэгийг 20 минутад авъя. Нэг зохиц үйлчлэгээ авъя гэсэн. За зүүнний дараагаар аюулгүй хот буюу одоо байгалийн гамшигт төсвөртэй тийм хот байх ёстой маа. За дараагийнх нь ногоон хот буюу ногоон байгууламж тийм үү. Тэр талын ажлууд бас нэлээ тусгагдсан байгаа. Тэгээ бид нар одоо хот төлөвлөгчтэй ерөнхий архитектортой хот гэдгээ цаашаад байнга одоо сануулж хянаж ингэж ажиллах ёстой. Энэ өнгөрсөн 30 гаруй жилийн төлөвлөлтийн алдаагаа бид л засах ёстой. Би андуураагүй л таны докторийн зэрэг хамгаалсан сэдв бол Улаанбаатар хотын хот төлөвлөлтийн алдааг засах энэ чиглэлээр судалгааны ажил хийсэн гэж ойлгодог тийм ээ. Тэгэхээр энэ бол тал талаасаа бид нар энэ зүйлүүд дээр хамтарч ажиллах ийм бас боломж гэж харж байгаа. Их зөв яг олон улсын зөв жишг рүү яаж хандлагатай явж байгаа юм байна. Ялангуяа ийм томоохон төслүүдийг бол ийм
мэргэжлийн яг нөгөө төслийн менежментийн баг гэсэн зүйл хариуцж явснараа амжилттай хэрэгжих үндэс суурь нь болдог болов уу гэж бодож байна. Саяхан та бас дурдлаа метроны төсөл дээрээс гадны зөвлөх үйлчлэгийн компани шалгараад хийгээ явж байгаа гэсэн. Энэ ташранд бас асуумаар байна. Метроны 1-р шугамын ажлын одоо явц ямар байгаа вэ? Хизээ ашиглалтанд орохоор төлөвлөж байгаа вэ? Ер нь цаашдаа тулгарх асуудлууд байгаа болоо тэр хүндрэлүүдийг яаж даван туулах вэ? Би одоо энийг хэвлэл телевизээр ярих нь зөв юм уу буруу? Би уг нэг хуульч ухаантай. Тэгээ одоо өнгөрсөн жил нийслэлийн засаг дарга болсноос хойш санхүүгийн, хот байгуулалтын, инженерийн ийм одоо олон зэрэг чиглэлээр суралцж байна. Би одоо өмнө нь бараг сонсож байгаачгүй ер нь одоо тэр олон улсын инженеруудын холбооны үлгэрчсэн дүрм, журам, заавар, тэгээ физикийн ном энэ төрийг одоо бас өөрөө ойлголт авч ээж эн чинь бусд доороо ажиллаж байгаа хүмүүстэй цаг хугацааны менежмент ажиллах одоо чиглэлээр харилцан ийм шаардлагууд тулгардаг юм. Одоо жишээлбэл бид нар PMC-г сонгохдоо сая Silver Book-ийг сонгосон. Манай PMC бол PMC-г эзэмшиж байгаа уу төслийн менежментийг хэрэгжүүлж байгаа Довоо инженерингийн түншлэлийн баг Silver багцаар бидэртээ гэрээлсэн. Хилцээр тэгж явагдсан. За манай PMC хэрэгжүүлж байгаа Довоо инженерингийнхэнтэй бидний урьдчилан тохиролцож гэрээнд гарын үсэг зурснаар 10 сарын 1-ээс өмнө бид EPC-гийн нөгөө богино лист үүсгэх тендерийг зарлана. За энийгээ бид нар энэ 11 сарын сүүл гэхэд үндсэндээ шалгаруулалт хийж дуусгаад 11 сарын 12 сарда EPC эцсийн шалгаруулалт хийх тендерээ зарлана. За ингээд бид нар төгсөн мэдээлэлээр бол 2025 оны 2 дугаар сар гэхэд EPC-г эцсийн байдлаар сонгоод 2025 оны 5 дугаар сарда багтаж барилга угсралтын ажлыг эхлүүлнэ гэсэн ийм дараалтаа явж байгаа. Манай иргэд бас энийг зөв ойлгох ёстой. Энэ маш олон бэлтгэл ажлууд, урьдчилан техник эдийн засгийн үндэслэлийг дахиж нягтлах, магадлах, геодезийн шинжилгээ хийх гэдэг ийм олон ажлууд үе шаттай явж байгаа. Метроны 1-р шугам бол харьцангуй нөгөө одоо өөрийнхөө юунда замдаа орцсон гэх юм уу да тий одоо нэг хазаахааргүй болцсон. Ягаад гэвэл дэлхийн нэр хүндтэй маш олон компаниуд түншлэлээр манай төслийн менежментийг чи хэрэгжүүлээ гэдэг ингээд гэрээлцсэн учраас ингээд цаг хугацааны хувьд бид нар хот өөрөө санхүүжилтэл цаг хугацаанд нь олгоод хяналтаа тавиад явбал асуудалгүй. Тэгэхээр бид нар дараагийн амбицууд мэдээж хэрэг нөгөө 2 дугаар шугамын урьдчилан техник эдийн засгийн үндэслэлийг босруулах энэ төр гээд 2025 онд төлөвлөсөн олон ажлууд байгаа. Тэгээ яг сүүлийн 2 жилийн хугацаанд бол манай эдийн засаг харьцангуй сайн одоо сэргэж эхэллээ те. Энэ дээрээ тааруулаад бид нэг 1-р шугамаа амжилттай хэрэгжүүлэе гэж байгаа юм байна. 2-р шугамынхаа бас урьдчилсан төв зүгийг бас хийхээр төлөвлөж байгаа юм байна те. Эдийн засаг сайжирсан гэсэн нэг зүйл дутуу байсан шүү дээ. Улс төрийн зориг маш олон жил дутсан. Тэ. Бид энийг өнгөрсөн жил одоо улс төрийн зориг гаргаж, улс төрийн шийдвэр гаргаж энэ төсөл ингээд гараанаас гарсан гэдгийг хэлэх ёстой. Би эцэст нэг л юм хэлээ. Юу ч хийхгүй байна гэдэг нь хамгийн аимшигтай. Юу ч хийхгүй, өрөөлөг хийхгүй, зөвхөн шүүмжилдэг. Энэ бол хамгийн аимшигтай. Юм хийгээд алдаж оноод энэ юмныхаа ард гарахын төлөө зүтгэжиж альва асуудал шийдэгдэг. Тийм учраас би хамтран зүтгэж байгаа багийнхаа залуучуудад нэг л зүйлийг хэлж байгаа. Хэдүүлээ хотоо төлөвлөгөөтэй болгоё. Төлөвлөгөөнийхэн дагуу хэдүүлээ энэ их хотынхоо өөрчлөлтийг хий. Их хотоо төвчрлгүй, агаар хөрс усны бохирдлгүй, төлөвлөлтийн алдаагүй хот болгохын төлөө бүгд хичээд зүтгэж ажиллая гэж уриалж байгаа.